2026 оны минь төргий. Одоо би болохоор 2025 оноо дүгнээд би нөгөө өмнө нь 2025 онд найзуудаараа нэг шинжил хийгээд, охтуудаараа шинжил хийгээд тэгээ тэн дээр нөгөө бид нар бөөндөө vision board хийжсэн байхгүй юу. Тэгээ тэрийгээ дүгнээ. Тэгээ давхар 2024 оны 12 сарын 26-нд хийж ижээ. Ийм vision board хийжсэн охтуудаараа нийлж агаад. Тэгээ энийг гоё дүгнж ярих гэж бодлоо. Давхар эндээс миний биелсэн юу байна, биелээгүй нь юу байна. Тэрийгээ бас гор хийярэ гэж бодлоо. Ер нь л 2025 онд юу зорьсон байсан? Биелсэн юм уу, биелээгүй юм уу? Ер нь 2025 он хэр надад өгөөчтэй жил байв. Энэ болохоор би яасан маа нөгөө зөвхөн охтуудаараа зөвхөн өөртөө хувьдаа нөгөө нэг хийсэн болохоор ерөөсөө гэр бүлийн план. Гэтэ миний энэ дотор гэр бүлийн план байгаа л та. Гэтэ тэр нэг ороогүй заяа. За. Нэгдүгээрт 2025 онд энэ байшингийн зураг байгааз. Энэ болохоор юу басан нөгөө 2024 онд ер нь бол байшин маань барилдаад эхэлсэн байсан. 2025 он гарахад биш ээ. 2025 он болоход байшин баригдсан байсан байхгүй. Тэгээд би 2025 онд энэ байшингийн зураг тавьсан болохоор байшингаа гэрээ гоё тогтчуулъя гэж гоё бодсон. Тэгтээ зорьсондоо бол ер нь бол хангалттай хүрсэн гэж бодож байна. Одоо жишээлбэл би ингээд гоо сахны ширээ авсан байна. Тэгээд 50 мавилгаа хийлгсэн байна. Тэ буудан гэл ер нь бол амьдраад хүн амьдрахад ер нь бол болчиход байгаа байхгүй юу. Тийм юм байна. Тэгэд 2020 энэ бас нэг гоо сахны ширээ бас авсан чинь бас аюулгүй гоо түүхтэй. Би ингээд өөртөө гоо сахны ширээ авах байсан гэд ингээд бододсон байхгүй. Тэгээд яг миний хүсчихсэн болохоор жоо үнэтэй байгаад байсан. Тэгээд яг боломжийн үнэтэйнүүд нь болохоор юу жоохон нөгөө чанаргүй тэг дээрээс нь жоохон жижигхэн төбөс байхгүй ч юм уу те. Тохор нөгөө нэг яг миний хүсэж байгаа шиг нэг тийм гоё олдохгүйсэн байхгүй юу. Тэгээд яг би гоё авъя да гэ. За үнэн нэг тит болчих болох юм байна. Одоо энийг цуглуулж агаад цалингаас цуглуулж агаад хурааж агаад гоё ингэж яагаад гоё ингэ хатгалж хатгалж агаад авъя гэд тэг ингэ төлөвлөсөн байсан юм. Тэгсэн чинь айгүй гоё манайх нөгөө офисынхнороо сууж агаад хэдүүлээ гоё вэ яа. Сард хүний 100 мянгаыг төсөөлж агаад сар болгоог ингээд 100 сая төгрөг ингээд бөмбөг хураагаад тэгээд тухайн сарынхаа хүнд нь ингээд сугласан хүндээ ингээд тэр 100 сая ингээд бүгд өгөн заяад 10 хүн орох юм бол тэр ингээд 100 сая төгрөг ингээд сая төгрөг болох нь шүү дээ. Тэгээд тухайн хүн маань нөгөө тэр сая төгрөгөөр хүссэн маяг авч болно. Нөгөө сар олон хураах мөнгө юм аа л нэг дор ингээд өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг болохоор сард нь ингээд өөрсдөө ингээд төлөд явахаар. Тэгээд би болохоор 2 цуглагдаад тэгээд минь хэдэн цагаас эхэллээ дээ. Ямарсан хоёрт би суулгацсан. Тэгээд айгүй яндороод тэгээд энэ ширийг авсан байдгийн. Тэгээд араас нь болохоор би аялна гэсэн байсан. Тэгсэн чинь юу вэ? Би 2025 он гараал шууд аялал тавьсан. Тэгээд давхар Таиланд орсон. Таиланд орохсон. Хөөх хот орсон байна. Таиланд орсон юм байна. Тэгээд наашаа Солонгос гэл ингээл явж байгаа байхгүй юу? Зөндөө явсан. Тэгээд Солонгос ороход бас энэ жил аяар гоёж байсан. Гоё ээжтэйгээ уулзлаа. Би ээжтэй нэг 3 жил уулзаагүй байжгаад ээжтэй уулзлаа. Амар гоё байсан. Тэгээд салж бас чадахгүй байсан. Уулзлаа гээл ингээл ээжигээ хараад тэгэл яг Солонгос ингээл буусан чи би бүр ингээд уйлах гал айгүй хэцүү байсан юм аа. Тэгээ бүр ингээл уйлах гал огшол заа ээжигээ хямрагаад яах уулзахтаа өөрийгөө ч ингээд хямрагаад яах яшиг болио гоё хөвгөлтөө бай гээл. Тэгээ нэг арай өөр юм бодоолж байгаа сарниулаа сатаараал ингээл аим гойсон. Тэгээ араас нь ээжтэй уулзах хэрэгтэй гойсон. Давхар Солонгосоор аялах бас амар гойсон. Тэгээ давхар энд нэг далайн эргийн зураг байна. Далайн эрг орно гэсэн мэсэн. Энэ болохоор бас нэг Таиландтай бол далайн эрг мэрэг онголтой орж байгаа. За тэгээд энэ нөгөө нэг йог мог хийгээл бүр ингээл алах юм болоод барс ингээл инner peace гээл йог мог хийгээл насаа сонголт хийхс байхгүй л дээ. Яг үндэ энийг хийгээгүй хийн гэд би бол юу яасан юм аа. Нөгөө өрөө мөрөөгөө тогтчуулаад л гүйлтийн зам тавиад л тэгээ янз нөгөө нэг тасгалынхаа төхөөрөмж жижигэн энэдээс авсан юмнуудаа нөгөө нэг бүгдийн цуглуулж хурааж агаад нэг өрөөндөө тавьж майвал нэг онгод нэг ордог штэ. За одоо турын мурыг гэл тэгвэл энийг аваад турах юм байна гэж бодоод яг нөгөө нэг жижигэн нэг тасгалын юмнууд авч байгаа байхгүй. Тэгээд нэг нь жишээ яг үндэ тууштай ашиглаагүй. Одоо бол бас тууштай ашигласангүй. Энэ жил бол өмнө жил бол тууштай ашигласангүй хударсан. Тэр бол хударсан. Тасгал мосл бол хударсан заяа. Тэгээ араас нь энэ гоё юу байгааз
цэцэрлэг төрөлн, цэцэрлэг зам. Бас хашаагаа гоё тогтчуулъя гэж бодсон. Энэ жилдээ бол энэ хашаа үнэхээр амжаагүй. Хашаандаа бүр юу ч гарч чадаагүй заяа. Яг тийм байна. Тэр бас хашаа бол бас ударсан. Тэгээд давхар нөгөө нэг жоохон ажил карьерийнхаа хувьд ч юм уу те жоохон карьераа ингээд жоохон явъя гэж бодсон. Тэгсэн чинь би 2025 ондоо тушаал дэвшээд 2025 оноос анх удаага миний ингээд амьдралын карьер донд тийм мест байгаагүй. Тэгээд би ерөнхий менежер гэдэг албан тушаал дээр ажилласан. Тэгэхэд бол өстой амар хэм сурд юм байна. Нөгөө нэг том компанид ороод юу ч сурдгуу гэдэг шиг жижиг компанид ороод том компанид ороод юм сурдгуу нөгөө нэг суудсан системээр нь явдаг гэдэг шиг яг ингээд өсөж байгаа компанид ингээд ажиллах нь бас амар гоё юм бэлээ. Өмнө нь би бол ингээд те таван богд ч юм уу те тэрхүү газар ингээд ажилладаг байх. Яг ингээд систем тогтцсон. За ингээд өстой энэгээр л явна. Ийм л байдаг гэдэг шиг тэгэл явждаг. Эсвэл жижиг компани ажиллахаар болохоор зүгээр ингээд усаал нэг ингээд жижиг компаниг хөлтлөгөө нь олдохдохгүй яах гэдэг нь мэддэхгүй ингээл эсвэл нэг дураараа замбраагүй ямар нэг нөгөө нэг юу тогтцсон тийм дүрм журм гэдэг юм байхгүй зүгээр яриагаараа явдаг ч юм уу те жоохон ийм хайнга байдаг ч юм уу те яг ингээд манай компани болохоор яг өсөж явж байгаа нэг дундаас биш доороос дээшлээ дунд руу орж байгаа тэгээ одоо л дундаас дээшлэх гэдэг байгаа байхгүй юу нэг тийм компани тэн дээр болохоор амар сурд юм бэлээ одоо стандарт гэж юу юм те ISO гэж юу юм гэж ч юм уу одоо манай 2025 онд ISO нэвтрүүлсэн байх ч гэдэг те байгаль орчны менежмент хүнсний аюулгүй байдал гэдэг ч юм уу те тиймэрхүү нөгөө нэг ISO нэвтрүүлсэн тэгэхэд би бол гар нэмрээ орилж байгаа байхгүй тэгээ давхар тушаал дэвсэнтэй холбоотой борлуулалт гэдэг талаар би өөрөө нөгөө тийм борлуулалт тэр талтай амар сонирхолтой давхар ярих амар сонирхолтой тийм хүн байгаа байхгүй юу. Тэгээ тэнгүүд миний нэг албан тушаал дээр тэр мань бүр амар хэрэг болоол те. Давхар тэрэндээ би үл дуртай байгаа болохоор бүр ингээл амар гоё ингээл энийг ч хий, тэрийг ч хий, шин санаа боловсруулээ. Дараас нь нөгөө нэг яг тийм стандарттэй тогтсон юм гэдэг юу гэдэм бэ? Тиймэрхүү зүйлсүүдийг ингээд сурах нь өөр амар гоё сонирхолтой байсан. Одоо ч гэсэн би сурж л байна. Тэ дундаас нас нөгөө нэг алиасаа гарыг гээд дунд нь би ингээд амар гоё гэрээцэгтэй баймар санагдаад хүмүүс тэгж штэ тий одоо гэрээцэгтэй би болохоор миний нөгөө нэг ингээд хамгийн том чин хүсэл гэх юм уу нэг тийм амар гоё тийм мөрөөдөл байдаг хгүй дотроо би амар тийм нэг гоё гэрээцэгтэй болоод ингээ хүүхдүүдээ хараад нөхрөө ингээд өглөө босоод ажилдаа явахад нь хоол цагийг бэлдэж өгөл араас нь хүүхдүүдээ хараад гэр хоноо цэвэрлэл гэртээ ингээл амар гоё кофе уугаал ном уншаал гэдэггүй заяа зүгээр л гэртээ ингээд амар гоё хүүхдүүдтэйг ажралтай байгаа нөхөр орой ирэхтэнтэй ингээл хүүхдүүд нааваа гэлдэгэл амар гоё нэг халуун дулаан урамсгал ч юм уу тиймэрхүү юмд би бол амар дуртай миний чин хүсэл тийм байгаа байхгүй юу одоо яг нохоогоо ороод эрийг нөхчил л дөө. Тэгээд би бас давхар иймэрхүү юм бодоод давхар ээжтэй уулзна тэгээд тэгээ ер нь жоохон ингээд миний карьер бол яах вэ төрдөө байжиг манай нөхөр маань гоё юм бицлаад гоё карьераа өсгөөд юм сураад ингээд яваг араас нь би харин арыг нь баттай ар гэртээ санаа зовх зүйлгүйгээр тийм ээ ингээд явчаад ир гэж би бас бодоод бас ажилласаа бас гарсан байдгийн. Тэнгүүтлээ нөгөө хүмүүс тэгдэг штэ чи ингээд хүүхдгүүн байж гэртээ сууж яах гэдэг хийх юм байхгүй байж гэдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс бас мэрсэр байсан л та. Заавал ер нь хүүхдтэй байж гэртээ суудаг гэж юм байхгүй шүү дээ. Бас тэгээд чинь хувь хүний хөгжил гэж нэг юм бас байна. Одоо би чинь хуваараа ганцаараа хийх зөндөө туртаа сонирхол байдаг байхгүй юу? Одоо жишээл би лаа хийх туртай, байт бомб хийх туртай, зурж чадахгүй ч гэсэн зураг зурх туртай. Тэгээд ингээд тэмдэглэл хөтлөх туртай, буужаа хөтлөх туртай байгаа байхгүй ингээд тэмдэг дээр ингээл бас ингээл төлөвлөөл ингээл зориол хийгээл зураал ингээл тиймэрхүү би амар туртай сүүлийн үед бол айлан маяг хийгээд байгаа штэ тэдрэг жоох ингээ хойш нь тавьсан тийм байгаад байгаа байхгүй юу би тэгээд тэгэж энэ жил бол тийм байла тэгээд давхар өөртөө бас гарлаа хайр сарчилгаа гэдэг би ер нь бол нэг тийм амар нүүр мөрөө цэвэрлээл нүүр мөрөө арчлаад л тийм ээ ингээл орой болгон нүүрөө цэвэрлэхгүй болохгүй гэдэг төрлийн хүн бол юу нь бол бас биш. Тэгээ энэ жил бас тэр тал руугаа жоохон анхаарлаа. Тэгээ араас нь энд бас тэр ажлын мэдсэн компьютерийн зураг байна. Араас нь энд мөнгө байна. Ингээд энд зоос байна. Энд доллар байна. Тэгээ бас энд л мөнгө нэг сүртэ хурааж чадаагүй л дээ. Гэтэ хураасан цуглуулсан мөнгөөрөө гэртээ хэрэгтэй юм аваад гэрээ төгчүүлсэн.
Тэрэнд бол айгүй хайп байгаа. Тэгээд жоохон энэ эмэг мэмэг байгааз энэ болохоор би нэг жоохон хувийнхаа иймэрхүү юм жоохон татаа, жоохон шунлаан жоохон дарж амдрьяа энэ жилдээ энэ бүгдээ жоохон ингээд жоохон дараатахъя гэж ер нь ботсон юм аа. Ботсон юм аа гэдэг. Тэгтээ яг үндэ худлаа лээсэн л да. Энэ жил бол энийг үнэхээр чадаагүй. Бүр амараас үрээгүй ч гэсэнтэй ер нь бол худлаа байна. Үрсэн байна. Би ч одоо үрсэн байна. Худлаа. Би үрсэн байна. Өстө үрсэн байна. Энийг бол өстө барь чадаагүй байна. Тэгээд араас нь энэ өглөөний цай байгааз өглөө болгон нэг өөртөө нөхртөө ядаж ингээд өглөөний цайгаа уугаад гардаг бай. Өглөөний цайг чухал гэдэг үгдээс ер нь бол өглөөний цайг заавал уужээ гээд тэгээд ер нь бол энийг ингээд наасан. Гэтэ энэ бол өстө амжилттай шүү. Өстө хаа очиж энэ маань өстө амжилттай болсон. Өглөө болгон ядарч гэртээ нэг талах хэдээр гардаг ч юм уу. Тэг ямар ч өлөн хотоодтой өглөө ажилдаа гарахгүй гэдэг юмар. Эсвэл өлөн гарсан бол ядаж ажил дээр очиод нэг юм мэдчих ч юм уу те. Тийм бол байсан. Гэтэ угаасаа яагаад байсан бэ гэдэг шалтгаан нь угаасаа өсөд байсан юм. Тэгээ араас нь би нэг өөрөө энийг сонсол танараас гайхаж магадгүй л дээ. Сонссон болон гайхдаг. Нэг би ус уухтаа ер нь бол муу. Ус ууж чаддаггүй. Одоо зүгээр энгийн зүгээр түүхий ус байна штэ. Би ууж чаддаггүй. Ямар нэг юмтай холцсон, өнгө орцсон, тиймэрхүү юм би ингээ уудаг заяа. Тэгээ би өрөөс ус ууж чад. Одоо миний тарган марган байгаа баг шингээ дутагдаад ингээд баг ингээд таргалсан ч магадгүй мэдхгүй би одоо ямар ч хэлсэн би тэгж уудаггүй байж байгаа. Тэгээ ер нь бол сая бишээ сүүлийн сар бол айгүй мундаг ус мус уудаг болсон. Тэгээ араас нэг шингэн нөхдөг бас нэг юм жижигхэн юу байд юм бэлээ. Шингэн нөхөгчтэй нэг спортс байдаг шүү дээ. Тэрний ингээд найруулдаг юм жижигхэн капсулын юм байд юм бэлээ. Тэрийг аваад тэгээ ер нь бол айгүй сайн сүүлийн эдэн сар бол амар сайн ус ууж байгаа. Зүгээр энгийн түүхөөс байдаг ч байсан ч гэсэн би одоо зүгээр ууж чаддаг болсон заяа. Гэтэ ягаад ч юм ингээд ус уухаар зүгээр ин түүх ус уухаар хамнаас унах гэдэг хэвхэвгүй буцаж бөөлж гаргаж марах гэдэг өгж мөгөө тэгэд идэг хэвхэвгүй. Хүмүүс гайхаж магадгүй л зүгээр энгийн ус ууж иж ягаад маялаад ингээд байгаа гэд ч юм уу. Гэтэ үнэхээр тэгэд идэг. Ягаад ч мэдэхгүй заяа. Мэдхгүй л дээ хин ч мэдхгүй тэрийг би ч мэдэхгүй байгаа. Мэддэг гэсэн бол би тэрийг аргалчихгүй юу? Тийм нэрээ энэ жил чи нэрээ нохоо авсан штэ тий. Энэ нохоог бас амар сонирхолтой ягаад тавсан. Энийг болохоор юу яасан маа? Гинтэл шийдсэн. Яаж хийдсэн бэ гэдэг чинь айгүй инэттэй айгүй хөвгөлт бас хүмүүс ч гайхаж магадгүй. Тэгсэн чинь юу яагаад төгөв төрнөг юм дээр лээ муудалцаад хүн болгон л муудалц. Гэр бүл болгон л муудалц. Гэтэ бүр тэр бол нэг тийм амар муудалцсан бол байгаагүй л дээ. Гэтэ ер нь бол би тэр ийм болцсон байсан байхгүй юу? Нөгөө нэг ингээд өглөө ажилдаа яваад өглөө ингээд би тэр цуг ажиллаж байгаа штэ. Өглөө ажилдаа яваад тэгээд орой ирээд тэг нэг хойлохна хийх юм байхгүй. Цуг нэг юм руу анхаарах байхгүй. Орой зүгээр киногоо үзэл кино минут ч юм уу те эсвэл тустай уцаа оролдож байгаа л тэгэл унтдаг. Гэтэ хоорондоо нэг ярих нэг тийм юм дуусцсан гэх юм уу. Ярих шаардлага гарах юм бол ажил дээр байгаа юм чинь тэгэл ажил дээр уулзж байгаа л нэг ажиллаж байгаа хальт яриа л эсвэл зүгээр ингээл зүгээр ингээд нэг тийм гэтэ тиймээ ер нь ярих юм дуусцсан байсан юм уу мэдэхгүй. Ямар ч гэсэн хоорондоо зүгээр ингээд энгийн байгаа ч гэсэндээ нэг тийм ямар сонирн болцсон байсан байхгүй юу. Тэгээд ингээд нэг зүйл рүү ингээд анхаарлаа төвлөрүүлээд хоёулаа тэрэндээ ингээд байгаа тахар ингээд байх юм бол нэг зүйл рүү ингээд анхаарлаа төвлөрүүлээд хоорондоо тэрийг ингээд халамжлаад ч юм уу эсвэл тэрэндээ ингээд юм байгаадах юм бол бас арай ондоо байх юм болов гэж ботоод тэгээ зүгээр нэг өглөө гинт би утас ирээл төгөг хот явъя. Төгөө юу яасан бэ гэдээс унтчихсэн төгөө хот ямаар байна гэд. Яасан гэдээс би хот ямаар байна гэд. Яасан гэдэг би нохоомаар байна гэд. Төв юу яриа та юу нохоо мохоо. Би нохоо амаар байна. Нэр юм уу гэд. Тэмээ би нохоо амаар байна. Надаа нохоо авч өг. Би арай шийдэмгүй. Өмнөх оройжонгаа ботцсон. Би тэр ингээд яавал зүгээр юм болоо. Нэг л тийм гэр бүлийн нэг халуун дулаан юм жоохон арилцсан. Нэг өглөө ажилдаа яваал. Тэгэл ажиллаа хийгээл орой мэдээж ядарсан хүмүүс орж ирж байгаа штэ тий. Тэгээд нэг хоол моол хийх шаардлага байхгүй. Тэг ажил дээр орой хоолоо идчихэж байгаа юм. Ажил дээр юм идчихдэг болохоор тэгээд хүрээд ирж байгаа байхгүй. Манайч нэг хоолны салбар болохоор тэгэл за гэл
Тэгээ төгөө за окей гэж бид тэр айгүй хөвгөлтэй юм ирсэн замда ямар нохоо амаар байна ямар нохоо авах юм гээл төг асууж байгаа байхгүй тэгтэн төг болохоор гой том нохоо авъя гээл тэгээ бид тэр өмнө ярьдаг байсан хоёлоо одоо нохоо авах юм бол гой том нохоо авъя гой штэ том нохоо чинь гээл тэгдэг байхгүй юу гой авч авахад гой бараа сүртэй хантай том нохоо өстой хөөрхөн штэ энэ төр гээл жижиг нохоо яах вэ тэгэл ингээл нэг сонин маяг ингээл бид тэр тэгж ярьдаг гэсэн тэгээд бид тэр одоо замдаа явж байхдаа ярьж байгаа байхгүй юу за хоёлоо гой төөгөд добермен авъя гэд тэгэхээр добермен чи ямар нохоо байдаг вүлээ гэсэн чи өс нь ундгүй штэ жижиг үстэй гэсэн ок хоёлоо өс нь ундгүй жижиг нохоо авъя гэл ок гэл тэгээ жижиг нохоо битэр авахар болсон юм чи том нохоо авахар болсон юм өс нь ундгүй том нохоо добермен авъя гэд тэр ингээд очихдоо ингээд өмнө судалгаа хийгээгүй тэгэл очих самдаа ингээд нөгөө нэг нохоо сонирхчдын групп гэдэг ч юм уу янз янзын групп руу ороод ингээд сонирхож байгаа байхгүй юу тэгээд чи нэг нохоо байна гинэ. Добермен төрөөд сар гарan болцсон гэсэн чи амар том нохоо заяа. Хүш нөхөл нохоо том нохооны гөлөг ийм том байдаг юм уу? Өстө мэдээгүй штэ гэ нөгөө нэг юм жижиг юм бодоод байгаа штэ. Тэгсэн чи амар том байдаг юм биш тийм ээ гэсэн чи хойлоо тэгвэл нэлээд хол байсан юм аа. Битэр шууд налахаас орж ирж байгаа штэ хот руу. Тэнгүүд нөгөө нохоо болохоор нөгөө нэг 22-ын товчооны тийшээ лагер руу байна гэд лагерт байна гэд тэгээ ирээд харж болно үзэж болно ирээд авч болно гэдгсэн баггүй юу. Тэгэхээр тэр за ойлголоо гэд тойлоо тийш явахаас өмнө ядаж нөгөө нэг амтны дэлгүүр ороод үзьгээд тэгээ нөгөө нэг их 80-ийн нэг амтны дэлгүүр орсон юм. Тэгээд гисэн шорш харсан чинь амар олон нохоо. Жижигэн нэг ардаас сэксэрнэттэй нэтэм зөгөндөө байдیں۔ Тэгэл за угаасаа хотлаа мэн үү энэ ч бүгдээр нүүн үстэй нохоонууд байна. Үс нь дандаа ундаг амар ундаг нохоонууд байна гэл. За гараа. Гэтэ гарахаас нь хойлоо нэг муур харчиж байгаа өхөрдөж байгаа гарыг гээд. Тэгээ за тгийгээд. За тэгээд муурлоо очивоо. Тэгсэн чи бас хөөрхөн муурд байна. Аюу хөөрхөн ямар хөөрхөн юм бэ нүдэ баясгачаа гарыг гэж тэгсэн чи тэр буланд нь муурны үүрэн дотор муурны зулзганаа жижиг амтан заяа. Бараг миний утас ийм жижиг юм байж идэгий. Муурандаасаа жижиг хачин жижиг муурын тажууд нээс жоон том байгаад байгаа байхгүй. За яж ингээ. Энэ муурын зулцаг, энэ манаа нохоо. Үгүй энэс жоон юм жижиг гэн за ийм жижиг гэн бүр. Тэр нөгөө нэг жоохон аймс ингээ тайраад өмсөлцөн дараад байгаа маа энэ нохоо гэх. Тэгээ аймс ингээ тайшилт өмсгөцсөн заяа. Бүр амар нэг би бүр харчаад энийг дарж болох уу тэрвж болох уу гэдгсэн чинь нөгөөтөн болно ажил зарж байгаа нь болно гэд тэгвэл би энийг тэрвж зүтгэв. Тэгээ ингээл тэрвж хачаа жижиг юм. Тэгээд төөгөвтөө сонирхол хараад байгаа чинь өсөн өнд өнөхөө аав гэсэн чинь үс байхгүй жижиг юм ийм заяа бүр инээдтэй. Тэгэл би төөгөр ороод энийг авъя. Төөгөө юу чи харин явж үзэхгүй юм уу судлахгүй юм уу гэсгүйгүй. Би энэ сэтгэлээ өгчлөө. Зүр сэтгэлээ би өгчлөө. Би энэ нохоог л авъя. Одоо бит хоёр нь хараач тий хачаа юм. Нүд бүр ингээ чичрээд бүр инээдтэй юм байсан байхгүй. Тэгээд тэр нохоог. Тэгээд энэ спайк авч үжилээ. Тэгээд тэгсэн чинь гэхдээ яалч хүн гэр бүлийн уур амьсгал гэдэг юм амар өршлөгдсөн. Бүр ингээ төгөвтөр чинь нөгөө нэг гэрлүүгээ яардггүй нөө хоёулахнаа байдаг. Хэрвээ би аль нэг нь гэртээ төрүүлж ирээд байдаг байсан бол те хизээ ирж яаж нээж нэг нүүгээр ярина ингээд дуудана штэ чи яаж нөөтгөр ингээд за ихнэр маань ирсэн маань нөхөр маань ирсэн маань эртгэн хараа мари гэдэг ч юм уу те тэгэж бодож болно штэ. Тэнгүүд бид хоёулаа цугны газарт тийм болохоор гэрлүүгээ яарахгүй гэр түлээж байгаа юу ч байхгүй. Тэг гэрлүүгээ яарахгүй ажиллаа таваараа тухтаа хийгээл тэг байжлаа. Ажил дээр л байж нөгөө ажил дээр байх юм бол нөгөө ажлууд нь байжлаа. Тэгээд тэгсэн чинь битэр чинь сүлдээ нөгөө нохоогоо хараад гэртээ юу бараг бушуухан ажиллаад тарлаа гэс гэрлүүгээ. Цаны цагаараа хандаа гэрлүүгээ. Ерөөсөө хоол молоо зүгээр тэндээс хум идсэн болоод гэртээ. Тэгээ нөгөө нэг нохоогоо хараад хайр хүрээл нохоондоо одоо ингээ нохоогоо одоо тгий. Одоо энэ шээлгэд сургана, баалгад сургана, ингэн тэгнэ гээл. Тэгээ битэр чинь бүр ингээл амар гоё. Манай спек ч юм бол манай гэр бүр уур амьсгалыг айгүй өөрчилсөн шүү дээ. Одоо өөрчлөлт битэр чи. Ийдээ гэл би өөрчлөө одоо тий. Ингээл битэр чин гэр мэрлэг ингээл яарж ирж бэрдэгтэй. Тийм байсан шүү дээ. Зорилго нь энэ нохог авсан зорилго нь юм. Нэг шалтгаан нь нэг иймэрхүү юм болсон. Тэгээ хүмүүс тойроод нохоо яах гэж нохоо мохоогоор гэл тэгдэл юм. Угаасаа хүнтэй хүн хамт бай амьдрдаг биш хүний амьдрал нэ хүмүүс ороодох ер нь шаардлага байхгүй л дээ. Тэ. За тэгтээ нэг иймэрхүү юм болсон байдаг. Өөр чинь юу боллоо? Тийштэй. Тийм зүүн нэрээ тийштэй. Энэ жил чинь юу яасан штэ. Лого би бол айгүй итгэвтэй хийлээ сүл идсэн.
Тийм 2025 оны сүүлээр би влого юмнууд айгу ер нь бол энэ жил юм байна. Энэ жил ерөнхийдөө би айгу итгэвтэй байсан юм YouTube сувагтаа. Би тэр бас тэгж боддог аахгүй юу. Миний бас юу бодолтой бид хоёр тэгээ миний ч жоохон бид хоёулынх л бодол гоо ингээд влог хийдэг бол бид нэг анх ер нь бол надад дотроо влог хийж юм уу те бичлэг хийдэг болыг контент хийдэг болыг гэдэг юм сонирхол дотроо ер нь бол байдаг байсан. Тэнгүүд л болохоор бид нэг tag entertainment гэдэг байсан. Tag entertainment-ийг болохоор ер нь бол манай найзууд болно. Ер нь бол төөгөө анх санаачилж ирсэн юм. Төөгөө нэг найзтайгаа 9 гэд найзтайгаа архангаараа бид нэг буцаж явсан юм. Архангаад нэр найзтайгаа байж байгаа тэгээ буцаж яваа төөгөө хэдүүлээ ер нь контент хийвэл яад юм бэ? Хэдүүлээ гоё ингээд найзуудаараа цугтаа ингээд бизнес хийвэл яад юм бэ? Угаасаа бид нарт хийж чаддаг хүмүүс нь байж штэ. Хэдүүлэнд нь одоо манай найзууд чинь одоо ер нь бол баал гооно хоёр чинь манай жүжигчин байлаа. Тийм. Тэгээ жүжиглэх хүмүүс нь бол байна. Баал гооно хандаа энэ гурав ингээд жүжиглчнэ. Энэ гурав жүжиглүүлчих. Тэгээд араас нь камер зураглаач гэх юм бол төөгөө би байна. Тэгээ эдит гэх юм бол өсөө чи вэ штэ. Чи юм эдитлж штэ. Гээд ингээд бид нар ингээд хэлж ийсэн. Тэгээд нөгөөдхөө ингээд баалд хэлээд гооно монод хэлээд хандаа манд бөөндө дуулгаад за ингээд хийцгээх үү эхэлцгээх үү гэл. Тэгээд давхар ингээд манай найз байдаг гэл ингээд таллаас ингээд цугдуулаад бүжээ гэл манай ингээд найзд ингээд цуглаж байгаа байхгүй юу. За тэгэл ер нь л эхэлсэн байдаг байхгүй. Гол зорилго нь ер нь бол юм. Facebook пэйж эхлүүлэе гэж яриаггүй. Зүгээр хэдүүлээ гоё реклам, зар сурчилгаа тэр чиглэл рүү ер нь бол орё. Тэгж ингэж орж исэн. Тэгээд нэг хэсэг нөгөө дөнгөж стартап эхлүүлж байгаа компанид чинь ямар хүмүүс зур шууд итгэл ингээл маркетинг юм ингээл реклама хийлгэх юм бэ тиймстэй. Тийм чинь бидүүлээ за юу ч гэсэн эхлээ хийсэн хэдийн юмтай байчи. Тэгтээ тэрний хайжгаар талаас пэйж хөдөлгөл яадаг юм бэ? Контент хөтөлбөрөөр хөгжүүлээд ингээд явуул яадаг юм бэ гэдэг үндсэн дээрээс бас нэг хэлж исэн. Энд чи хэдэн онд юм дээ? Хэдэн жилийн өмнө ингэж эхлүүлж исэн байхгүй юу? Тэгээд ингэж эхлүүлээ. Тэгээд ямар Элис гэдэг нэг Элис гэдэг нэг юуны реклам, дамсгын ямар мухай хэрэглэж вэ? Хэрэглэлийн рекламд ингээд зохиол хэрэгтүүлдэг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ингээд яагаач үлээ те хоёр хос орчий гэд тэгсэн төөгөө хоёр орчих гэд тэгээд за даги чи зохиол ингээд юу гэж бодож юм бөөндөө зохиол ярьж байсан чинь ингүүл яа гэм бэ гэд тэгээ бит хоёрын яг үндэ тэр нөгөө Duffy Duffy гэдэг нэгээс 5 хүртэл ингээд зохиолтой цуврал чинь ер нь бол юу 5 хүртэл биш юм байна 4 хүртэл нь ер нь бол юу миний зохиол биш ер нь бол тэр чинь ингээд амьдралаа сэтгүүлдэг юм байхгүй да тэр чинь ер нь бол болсон бодтой зүйлээс санаа авсан байдаг байхгүй юу одоо тэр нөгөө нэг унгус гэ байгаа шээ тэр мэр чинь ер нь бол бодтой юм байгаа боссын явдал юм байгаамаа үнэхээр боссын явдал юм байгаа тэгээд нэг хэд нөгөө тиймэрхүү юмнуусаас тэгээд тэгж орсон чинь хүмүүс нөгөө бит хоёрыг амар таньдаг болцсон тэгээд 4-5 цуврал явлаа тэр бол нэг юм төвхтэй шүү манайха эхлэл нь бол юм төвхтэй шүү заяа. Тэгээд тэрээс авахлаа нөгөө хүмүүс ингээд бидэд амар ингээд таньдаг битэр ингээд таньдаг болчихгүй. Тэгээд битэр нөгөө нэг Duffy Duffy гэдэг нэрээр яваад тэгэл гэж хүмүүс хөөе Duffy Duffy байна гэж тэгснэ гинт зураг мураг ингээд аваа авчихсан. Хөөе ихлэ надад зураг авахчлах юм болов би бүр шок. Oh my god надтай хүн зураг авахулна гинэ. Хөө гинт нөгөө нэг тийм халдартай хүмүүс ингэж өөрсдөө мэдэрдэм бахта ямар гоё идэх юм бэ ямар гоё юм бэ гэл вау гэл төөгөөтэй бас хүмүүс ингэ зураг мургаад харуулъя гэл тэгэл нэг харсан царай хин бэлээ мэлээ тэр биш тийм биш гэл амар таньж минал тэр бүр бас амар гоё мэдрэмж байсан тэгэл нэнээс хойш ахуулаад төөгөвтөр за хоёлоо хувьдаа ер нь бол контент хийчихлээ хувьдаа влог хийж эхлэе угаасаа надад ингэ хүслэн байдаг ингэ би бас хиймэр байдаг тэгээ хойл эхлэе тэгээ ер нь бол эхэлж исэн тэгээ энэ жил бол айгүй гоё үр дүнтэйгээр тэргээ явууллаа. Хэцэнэс эхэлсэн л болов бас. Тэгээ энэ чинь бүр хамгийн анхнд би тэр тагмаг гэж эхлэхээс өмнө заа ер нь бол би ингээд влог хийдэг байсан байдгийн. Тэрийг одоо харах юм бол би архив авах л да энэ хэдэн онд байна. Одоо тэрийг архивлцсан байд юм архивда хийсэн байдгийн ичээд идэх юм. Тэр чинь болохоор бас чорт эхэлжсэн. Тэр нөгөө нэг эхний влог нь юу байд юм ил байдгийн нөгөө нэг private биш public байдаг. Тэр нөгөө нэг ээж автагаа шинжилээд тэмдэглээд 4 жилийн өмнө юм биш одоогоос. Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та тортны жоор, дахианы жоор тэгээ араас нөгөө нэг влог, Duffy влог нэг 2020 оны санта моллоо энтер гэж мэгээд 20 онд. 5 жил. Одоо чинь баг 6 жил.
гэж мэгээд ингээд влогнууд хийдэг байсан байдаг юм аа. Тэгээд тэрнээсээ үндэслээд жижигэн би ингээд юу яагаад тийм ээ нөө одоогоос яг жилийн өмнө бүр амар төвтэй хийж эхэлсэн байна эдрийг 2025 онд юу нь влогоор нүцсэн жил байсан юм байна. Яг ингээд контентоо илүү анхаарад влог энтер хийгээд тэгээд төөгөө намайг бас дэмжээд тэгээ надад камер авч өгсөн, Osmo авч өгсөн, Osmo Pocket 3 авч өгөөд, mic авч өгөөд тэгээ манай спонсор болж байгаа юм. Тэгээ юу нь бол тэгээ давхар энэ влог бичих бас өөрөө амар гоё юм аа. Ингээд одоо тэрийг ингээ мартчихдаг юм байл л да. Нэр тэгсэнтэй ингэсэнтэйгээ зүгээр ингээ тод дурсамждаа санаж идэг. Тэг ингээд бүдэг дурсамж мурсамжтэй. Тэгтээ гоё юм болсон ч гэсэн тэрийг ингээ мартчихдаг юм байл л да. Тэнгүүд одоо ингээд төгөөв тэрийн Тайланд явсан бичлэг ч юм уу, Солонгост байгаа биечтэйгээ байгаа бичлэг ч юм уу дараа нь үзэхэд ингээ амар хөөрхөн юм билээ. Тэг араас нэг найзуудтайгаа өнгөрүүлсэн бичлэг хүртэл амар гоё. Одоо жишээлбэл мэрэгэн гээд найз байгаа би ингээ төрөх үед нь бид нэр оройд ингээ бөөндөө очиж мочоод уулзч муулзаа тэнгүүтээ манай найз нэг юм дөнгөж өөрөө төрчих юм шиг л ста юм байна. Амар болчихно. Ингээ чин тэгж нэг л тэг яриад байгаа байхгүй. Тэгэл X гэдэг юм байд. X-ийг аваад маа би хүүг нь хайшлаад энэ төр гэж мэгэл. Тэр мэр хүртэл ингээд амар дурсамжтай үлдсэн байгаа байхгүй. Одоо ингээд сүлд ботход тэгээ араас нь ингээд найзуудаараа аялж маялах хүртэл амар гоё байсан. Тэгээд төгөвтөрийн бэр гуйлга ингээд playtime явлаа гэл одоо ингээд шинэ жилийн улваг ингээд байж байгаа байхгүй юу. Эдрийг ингээд үцгэд бүр амар ингээд сүлд нүцгэд ингээд амар гоо дурсамжтай байдаг юм байна. Энэ талаас бас ингээд хатгалж үлдчих бас гоё юм аа. Бас нэг талаараа бас өөртөө айгу баярлаад байгаа юм. Одоо би жишээлбэл ингээд хэтрэх би ингээд өөртөө нээлттэй л дээ. Гэхдээ би нөгөө дотныхоо хүмүүстэй нээлттэй байдаг хүн байхгүй юу. Тэгээд нөгөө нэг ийм танихгүй газар ч юм уу мэдхгүй хүмүүсийн хажууд би юу нь айгу тав тухтай байхыг хүсдэг. Тухгүй байх юм бол би тэ явждаг. Тухтай байх мэд юугаа би яаж илэрхийлдэг вэ гэхээр зүгээр хин цатаа болохгүйгээ би ингээд булан тохоод очиод утсаа уралдаад дуртай тоглоомоо тоглож молоод ингээд булан тохоо бараад ингээд явчихдаг. Тэгээд тэгсэн чинь одоо сүүлд болохоор би ингээд камертай харьцаж зураад одоо жишээлбэл ингээд танихгүй хүмүүстэй л би ярьж гин гэсэн үг шүү дээ. Одоо та нар намайг ингээд үзээд таньдаг болсон байж магадгүй. Гэхдээ би яг үнд ингээд намайг хийн үзэж байгаа, хаанаас үзэж байгаа, яаж үзэж байгааг би мэдэхгүй шүү дээ. Тэнгүүт энэ байдлаараа би ингээд аймаг бас өөртөөгөө ингээд нээлттэй болж байгаа юм болов гэж бодоод байгаа. Одоо жишээлбэл миний хамгийн анхны влог үзэх юм бол би ингээд надад айгу тэнэг санагдаад байдаг гэсэн байхгүй. Айгу сонин санагдаад байдаг гэсэн байхгүй. Мэдрэмж нь өөрөө юм сонин ингээд уцаа ингээд барьж авснаа. За сайн байцгаана. Гэсэн ичиж мичээл заяа би ингээд юу бичгээ мэдэхгүй, юу яриагаа мэдэхгүй, яагаа мэдэхгүй ингээл ойлгож мойлохгүй ингэж мэгэл за сайн байцгаана би одоо ингээд явж гэсэн яа юу гэж ярих хэрэгтэй юм болоо яах хэрэгтэй болоо гэл ингээд шаналж манлаа заяа. Тэг ингээл евгүй яах вэ давхар ингээл би камер барайл ингээд бичдэг явж байхад ингээд хүмүүс ингээд харна шүү дээ ингээл гайхаж ба. Тэнгүүд би хичээл ингээд буцаж бойлж мэлсэн ингээл дахиад ганцаараа болсон үедээ ингэж ярьж мэрдэг ч юм уу те. Тийм байсан. Одоо би байсан. Одоо би зүгээр заа манайхаа влог бичсэн шүү гэл ингээл хэрэг таних хүмүүс ажиж тэгснэ. Ингээл влог эхэлждэг штэ. За сайн байцгаана би одоо ингээд явж байна. Одоо ингэж гээд. Яг одоо ингээд яриад сууж байгаа шиг би ингээд аймаг гоо чөлөөтэй камер дээр хүртэл ганцаараа байгаа ч гэсэн нээлттэй ярьдаг болсон. Энэ бас миний бүр надад байгаа амар гоё тийм надад намайг нээж өгсөн бас амар гоё тийм юу юм болов гэж би бас бодоод байгаа юм. Тэгээ одоо би бас дараад нь утахгүй ингээд 2026 оныхаа вишн бордыг утахгүй бас гаргана. Гэтэ энийг болохоор би төгөөтэй гаргах гэж бодож байгаа. Төгөө бас харин талаар надад жонгомдод байдгийн. Чи ингээл хоёулаа вэжиж ганцаараа гэл янз юм ингээл ахын тэгэл ахын гэдэг байгаа байхгүй юу. Тэнгүүд тэгээд бас нэг яг бас шууд шүүх хай нүгүүг л хаяад байгаа юм л да. Үг хайж үзээл, хийрлж үзээл, ярьж үзээл ингээл байгаа юм. Би тэгээ одоо ер нь бол гэтээ бас тийштэй бас энэ зун нэрээ энэ жил амар гоё найзуудтай болсон жил юм байна. Энэ жил чинь би чинь айл ихнэр болсон юм биш үү? Албан ёсоор гэрэлдээ батлуулсан хүн юм биш үү? Гэрэлдээ бид 6 сарын 16-нд гэрэлдээ батлуулсан. Юм бэлээ штэ. Би зөвлөлд харсан юм аа. Саяхан өчтөржүүлөө харсан. Гэрэлтэй батлуулсан. Бас тэр бас амар гоё мэдрэмж байсан. Гэрэлтэй батлуулсан. Тэнгүүд манай төрсийг би төр дээр төрсэн ганцэгчтэй айлын баг байхгүй юу. Тэнгүүд манай төсөөгч бас гэрэлтэй батлуулсан. Тэгээ би гэрчин болсон. Бүр нэрээ энэ жил чинь бүр амар гоё жил байсан юм ээ те. Тэг ингээд яг албан ёсоор гэртээ нүүж орж ирээд гэрээ тогшуулаад гэртээ амьдраад яг албан ёсоор өрх тусгаарлаад айл гэрийн эзэгтэй болоод бэрээ 2024 онд гуйлгасан л та. Юу лээ гүүч үлээ 2025 онд ч үлээ. Юу лээ? Арайчтэй ингэхгүй штэ.
Жилийн өмнө гинэ 2025 онд юм шүү. 2000 хэд 24 он байсан болов 25 он байсан болов тэр. Ямар ч байсан 4 сард бэр гуйлга болсон байдаг юм аа. Тийм ээ 24 онд юм байна. 24 онд бэр гуйлга болоод тийм ээ яана 24 онд бэр гуйлга болоод 25 онд би чинь тустаа гараад нөхөртөө олдоо аль бие усаар сүм бөгжөө бүр 2 удаа ахвлаа. Бас тэрээс та гоё мэдрэмж байсан шүү. Гэ бодоход ер нь бол энэ 25 он надад та амар гоё жил байсан. Тэгээ давхар ингээд битээр чинь ингээд мөнгөтэй болж үзлээ. Мөнгүүч болж үзлээ. Тэгээ бүр өрн чорлоо. Аль бие усаар тийм энэ жил 2025 онод би нэг цалингийн зээл надад юм байдаг байсан байхгүй юу? Анх удаа би цалингийн зээл авч үзсэн. Анх удаа цалингийн зээлтэй боллоо. Тэгээ компанида ч гэсэн ингээд энэ зээлт. Ер нь бол энэ жил зээлтэй болсон. Ер нь бол их зээлтэй болсон. Бас шууд энэ тавилга чинь ингээд аваад шууд гүшиг мөшгтөн болоод л шууд л ингээд тавилга нь ингээд ургаад л ерөөс тогны мөнгө нөөсдөө төлөгдөөд байдаггүй юм байлээ штэ. Өмнө нь бол яг битэр уул нь бол 7 жил бишээ годлаа. Одоо 9 жил битэр ч одоо хамт амьдарч байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Биш нэг жил үргэлжсэн гэхээр 8 жил юм байна. 8 жил хамт амьдарсан биш үү? Вау. Гэтэ энэ цаг үед мөчөд битээр бол ер нь бол тогны мөнгө бас нэг төлөөд байдаггүй байсан байлээ л дээ. Байрны мөнгө бас төлөөд байдаггүй, сөөхий мөнгө төлдөггүй. Тийм хүмүүс байсан мэлээ. Тийм байсан байл шүү. Тэгээ одоо болохоор яг цэвэр өөртөө 100% байрны мөнгө, тогны мөнгө, усны мөнгө, давс перц бол авч яхаа өөртөө авдаг лсэн л та. Гэтэ ингээл хоол хүмүүс бүх юм ингээд энэ жилээс өнгөрсөн жилээс ингээд бүх юм өөртөө авдаг болсон байна. Тэ? Тийм ер нь бол болсон байна. Энэ жил өстой амар тийм их юмыг ойлгуулсан. Давхар ингээд ажил дээрч тэр карьер дээрч тэр амьдрал дээрч тэр ингээд бүх юмыг ойлгуулсан. Ингээд амар гоё амьдрах ямар гоё юм бэ гэдгийг тэ давхар ингээд бас их өвдсөн жилээс юм байна. Өвдсөн ч гэсэндээ те ганцаараа бас өвдсөн бол хэцүү штэ. Тэнгүүд ингээ хантайгаа өвдсөн байна. Хажууд намайг ингээд халамжлаад яаж нээж ингээд ийм хүнтэй байх бас айгуу гоё юм аа. Өмнө ч тэгдэгсэн л та. Гэтэ энэ жил яг бүр ингээд амар өвдсөн жилээсэн л та. Нөгөө ходоод өвддөг, араас нөгөө нэг юм өвддөг гэх тэр бичлэгт орсоогүй. Би сайн мэдгүй байна. Гэтэ ямарсан тийм жилүүд бол байлаа. Үнэхээр гоё жилүүд байлаа. Энэ жилдээ баярлалаа. 2025 онд баярлалаа. Их гайхалтай жил болж өнгөрж байна. Миний ингээд мөрөөдлүүд ингээ 2025 онд биелсэн амар гоё жил байлаа. Би ингээд сүйд тавиад гэрлээд тийм ээ. Гэрэлтэй батал яг дараалал жоо солигдсон л та. Би бүгжээ жоохон сүүл 7 сард авсан. Гэрэлтэй 6 сар батлуулсан байлээ. Тэгээ ингээд бүгд ингээд амар гоё миний ингээд мөрөөдөл би тустай гарах чинь бөөрсөн гэсэн байшинтай мөрөөдлийн байшингаа босгоно гэдэг чинь ингээд яа ингээд бяцхан жижигхэн дагигийн хувьд ингээд мөрөөдөл нь байсан байхгүй юу. Тэгээ тэр мөрөөдлөө ингээд биелүүлсэн. Үнэхээр гайхалтай жилүүд байлаа. Давхар ингээд ээжтэйгээ уулзлаа. Аяллаар явлаа. Яг гайхалтай жилүүд байлаа гэж бодож байна. Энэ жилд үнэхээр энэ жилд 2025 онд баярлалаа. Үнэхээр ингээд бяцхан дагигийн мөрөөдлийг биелүүлж өгж байгаа бас нөхөртөө маш их баярлалаа гэж бас хэлье. Одоо би ч аль ихнэр шүү дээ. Тим чин одоо энэ үгэндээ гэтээ дасахгүй л байгаа л да. Гэтээ ер нь бол маш их баярлалаа. Миний хажууд байгаад миний мөрөөдлийг цуг биелүүлээд намайг өргөлж ойлгодог 2025 онд үнэхээр ч намайг ойлгож миний өмг төшиг болж хажууд ингээд байж тэ байсанд үнэхээр маш их баярлалаа. Давхар ээжтэй баярлалаа, аавтай баярлалаа. Гिचлье. 2 аавтай, 2 ээжтэй. Үнэхээр маш их баярлалаа. Хайртай шүү. Үнэхээр баярлалаа. 2025 маань үнэхээр гайхалтай болж өнгөрлөө. Би тэгтээ нэг ээж аавдаа бас баярлалаа гэж хэлээд байдаггүй л дээ. Тэгтээ үнэхээр их баярлдаг шүү. Би дотроо үнэхээр боддог. Гэтэ яг үнэндээ ээж аавгүйгээр те бас зүг штэ. Яа ингээ хоёулах нь байсанд бас жоо хэцүүлтэй. Тэгтээ үнэхээр ээж аав байдаг тултаа, тусалдаг тултаа, дэмждэг тултаа ингээд бид өдөө зэрэгтэй явж байгаа байхгүй юу? Тийм ч юмс ээж аав хоёртоо маш их баярлалаа гэж хэлье. Хоёртоо биш 4-төө
ээж аав дөрөвтөө. Маш их баярлалаа. Үнэхээр их талархдаг шүү. Баярлалаа. Цаашдаа ч гэсэн дэмжиж туслаарай. гэж хэлье, гэж хүсье. Үнэхээр их баярлалаа. Та хэд ч гэсэн та хэдийн маань бас 2025 онд та хэдэд үнэхээр гайхалтай үр бүтээлтэй их гайхалтай жилүүд болж өнгөрсөн гэж бас найдаж байна. Йоо. За жоохон зангирах гад байна. Үнэхээр баярлалаа энэ 2025 онд. За тэгээ хэвлээд 2026 оныхон дараагийн дараа шимжлэхээр уулзцгаая. Bye bye. Баяртай.